Одоогоос яг нэг сарын өмнө автозамын засварын ажлын хүрээнд инх тайвны өргөнчлөөний автобусны буудлын төр зогсох хэсгийг хааж хайргаар дүүргэн битүүлсэн байдаг. За тухайн хэсэг нь иргэд нийтийн тээврээр зорчход хүндрэл үүсгэж засварын ажлыг богино хугацаанд хийхгүй байгааг иргэд шүүмжилж байсан. Харин өнөөдрөөс эхэлж тухайн хэсгийг засаж эхэлсэн ч дахиад 7 хоног үргэлжлэхээр байна. За энэ мэт нийтийн эзэмшлийн газрыг засаж шинжлэхдээ удаашралтай байгаа нь хаа ханаач хэрэгтэл учруулж байгаа маа. Тэгэхээр үзэгчдээ төв талбай уртлын автобусны буудлын хэсгийг битүүлээд за хайраг хасгаад бол баггүй хугацаа өнгөрсөн. За энэ нь бол иргэдэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бас баггүй хүндрэл бэрхшээлийг учруулж байсан. За яагаад энэ ажил ингэж удаашралтай хийгдсэн бэ гэдэг нийслэлийн автозамын газраас тодруулахад за одоогоор шинжилгээ хийгдэж байгаа энэхүү гандиг чулуу маань өөрөө Монгол улсад ганцхан компани үйлдвэрлэдэг учраас хүлээгдэл их байна гэдгийг хэлсэн. За харин яг одоо ажил гүйцэтгэж байгаа хүмүүсээс тодруулахад за эхлээд автозамаа засварласны дараа явган хүний зам буюу за энэ хэсгийг засварлах шаардлагатай байсан учраас хүлээгдэл үүссэн гэдэг тайлбарыг өгч байна. За энэ талбай бол 900 м квадрат байна. Тэгээд өөртөө байгалийн нөгөө гантик чулуугаар хийгдчихэ. Орон жилийн насжилттай гэдгээрээ. Энэ автозамаа эхлээд засварлаж дуусчих жил энэ лүг орж байгаа. Энийг 5-6 хоног баг. Яаж идэл юм байсан. Жаахан юм хуулч хийж манайх хийхгүй биш. Удаашраад ах юм. Юм хийж байгаа зөв юм. Хамгийн гол нь хийж байгаа улсууд нь тэгээд байдаг юм уу? Цаанаасаа байдаг юм уу? Тэгэхээр удаашралтай жаах. Энд хүмүүс жаахан чиглэлтэй хөөхтөө жоохтууд одоо яг хөрс настай хүмүүс явж байгаа тийм. Ер нь олон нийтийн газар аль болохоор энэ зүйлэнд хүн болгоно төгжрөл одоо нэг хүндрэл учруулахгүйгээр л аль болохоор хурдан оройн цагаар ч юм уу ээлжлээд хурдан дуусгаад бас зүгээр гэж бодож байна. Орой моройгоор хийж болдгоо багтаа өдрийн цагаар ингээл хүндэндээ зэрэгцээд ард иргэдтэйгээ зэрэгцээд хасаас хэцүү л. Мэдгүй одоо эртгээ хийгээд газ явчихгүй тэгээд ингээл нүрч чирэгдэл болоод явчихна. Айл талдаа тийм.